Сайн бацхан үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхэлж байна. Хөтөлбөрийн мэдээллийн хурангуйг хүргье. Хуулийн зүйл заалтаар албаны нууцад оруулсан байсан 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно. Ирэх 1-р сараас эмч эмнэлгийн ажилтны цалин 30% нэмнэ. Цөмийн эрчим хүч ирээдүйн алхам сэдвт хэлэлцүүлэг боллоо. 2027 оны нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн баг хурал Этиоп улсад зохиогдно. Трансгендер тамирчдыг Олимпийн эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг хориглоно. 2025 оны Букерийн шагналын эзэн тодорлоо. Эхний мэдээ сүүлийн жилүүдэд төрийн байгууллага албан тушаалтнаас нууцлах мэдээллийн төрөл хэмжээ агуулгыг хит өргөжүүлж мэдээллийг явцуу ашиг сонирхлоор төрийн болон албаны нууцад авах тохиолдол гарсаар байна. Төрийн үйл ажиллагаа ил тод бус байх нь иргэдийн мэдих эрхийг зөрчиж төдийгүй авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэх суурь нөхцөлийг бүрдүүлдэг. Албаны нууцыг хүчингүй болгож төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно гэдгээ өнөөдөр засгийн газрын хуралдаанаар мэдээллээ. Засгийн газраас төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг боловсруулжээ. Эдгээр төслийн хүрээнд төрийн нууцад хамаарахаас бусад төрийн байгууллагын бүх мэдээлэл ил тод нээлттэй болно. Төрийн нууцын жагсаалтыг засгийн газрын шийдвэрээр өргөжүүлэх, үндэслэлгүйгээр мэдээллийг нууцлах явдлыг таслан зогсооно. Өөрөөр хэлбэл төрийн нууцын жагсаалт батлах эрхийг улсын их хурлд бүрэн төвлөрүүлж иргэд олон нийтийн хяналтыг тогтооно. Эдгээр хуулийг улсын их хурлд өргөн мэдүүлж батлуулснаар төрийн байгууллага албан тушаалтан үндэслэлгүйгээр мэдээллийг нууцад хамааруулахаас урьдчилан сэргийлэх, төрийн нууцлах мэдээллийн хүрээг хумих, төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргалт хариуцлагатай ил тод нээлттэй байх, авилга албан тушаалын гэмт хэрэг буурахад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзжээ. Энэ бол бас нөгөө бидний болсон мэдээлэл тод байлын тухай хууль иргэдийн мэдих эрхийг зөрчигддэггүй авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэх юм таатай хөрс суурь нөхцөлийг бүрдүүлдэг. Албаны нууцд аваад тэгэл тэрүүгээр одоо компани төвшин ч гэсэн гасар хөрөнгийг тендергүй олон түмний хараа хяналтаас нууцаар зарцуулж байсан тогтоогдсон. Тэгээд ерхий сайдаас томилогдсон даруйдаа гарсан 0.1 тоо 70 даалгавраар 64 дугаар захирамж гаргаж нийгэмд шударга хэсгийг бэхжүүлэх, авилга хэлэх бол албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх зорилтын хүрээнд төрийн болон албаны нууцын хуулийг дамжиг босронгуй болох ажлыг засгийн газрын хэрэглэх газар, хууль зүйн дотоод хэргийн яам тагнуулын ерхий газар тус үүрэг болгосон. За үүний дагуу төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлал өнөөдөр танилцуулагдж байна. Ерөнхий сайд төрийн нууцын жагсаалтыг засгийн газрын шийдвэрээр өргөжүүлэх, үндэслэлгүйгээр мэдээллийг нууцлах явдлыг дагслан зогсооно гэдгээ мэдгдлээ. Энэ жил тагнуулын ерөнхий газар төрийн 59 байгууллагын албаны нууцад хамруулсан 882 мэдээлэлд хэн шалгалт хийжээ. Шалгалтаар 31% буюу 274 мэдээллийг үндэслэлгүйгээр нууцлсан зөрчил илэрсэн байна. Монгол улсын ерөнхий сайд Замдаш тэрийн засгийн газрын гол баримталж байгаа нэг зарчим бол иргэдэд ил тод нээлттэй байх. Нээлттэй байх. Энэ ч үүднээс ээлтэй төр, нээлттэй засаг энэ бодлогыг хийж хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд одоо төрийн нууцд авсан, албаны нууцд авсан одоо олон гэрээ тогтоолуудыг бас ил болгож байгааг та бүхэн мэдж байгаа. Өнгөрсөн 7 хоног хэвээр үндсэндээ одоо 2010 оноос хойш 2025 оны хүртэл 16 жилийн хугацаанд Эрдэнэс 5 компани хийсэн 581 одоо нөөцний гэрээг ил болгосон. За мөн одоо бас оюутлахын одоо холбогдох гэрээ хилцэл тогтоолуудыг бас ил болгож байгаа. За мөн одоо бас олон одоо хил холболтын төмөр замын зэрэг одоо олон улсын гэрээ хилцлүүдийг бас ил болгохын ажлуудыг хийж зохион байгуулж байна. Иймэрхүү байдлаар аль болох одоо иргэдтэй нээлттэй байя, ил тод байя. Ил тод нээлттэй байгаа газар хулгай үүрлэхгүй, хулгай нүүрлэхгүй. Ийхүү төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг улсын их хурлд өргөн мэдүүлэхээр боллоо.
Дараагийн мэдээ эрүүл мэндийн салбарынхны мэдэгдснээр ажил хаялт маргааш эхэлнэ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эмч эмнэлгийн ажилтны цалингийн нэмэгдлийн асуудлыг хэлэлцэж, ирэх 1-р сараас эрүүл мэндийн салбарынхны цалин 30%-аар нэмэхээр шийдвэрлэлээ. Салбарын сайд цаашид үе шаттайгаар 75%-аар нэмэн 2026 онд багтааж 3 сая, 2027 онд 3 сая 500 мянган төгрөгт хүргэнэ гэдгийг танилцууллаа. 2027 оныг эрүүл мэндийн салбарыг дэмжих жил болгохоор зарласан. Эрүүл мэндийн салбарынхны цалиг нэмэхэд шаардлагатай төсвийг зардлаа танах эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх байдлаар тооцсон байна. Ингэснээр 157 тэрбум төгрөгийн хөрөнгийн их усүр бүрдэх юм байна. Их усүрийн гол гаргалгаа нь төсвөөс 191 тэрбум төгрөг даатгалын сан дээр зузаатгал болж очих нь шүү дээ. 26 онд 191. За тэгэхээр нөгөө 2 их 80-д зарцуулах хэрэгтэй даатгалын сан маань 2 их 80-д 391 болох нь шүү дээ. За дараачийн санхүүжилтийн болохоор бид сахилга батжуулаад үргэлжлэн зардлаасаа салж 157 тэрбум төгрөг. За ингээд бид 30% нэмчих нь шүү дээ. За дараачийн санхүүжилтийг үе шаттай гэж хэллээ тийм ээ. Үе шат дээр бидэнд бас одоо авлагууд байгаа та бүхэн мэдж байгаа. Жишээлбэл 2 банкнаас хичээл одоо 103 тэрбум төгрөг авлагатай. Нийгмийн даатгалын сангаас баланс тэнцвэрлэлээр 103 тэрбум төгрөг бас авах даатгалын санд орж ирэх мөнгө байж байгаа. За энийг бол одоо эх жилд бид бас төсвийн хуулинд бас өөрчлөлт оруулж эрсдлийн сангаа чөлөөт үлдэгдэл дээрээ нэмээд тэгээд энэ одоо цалин нэмэх гаргалгаа болж 210 тэрбум болчихж байгаа. За иймэрхүү байдлаар дээрээс нь дахиад бас бид одоо сахилга баттай байлгаснараа нэлээдгүй мөнгө хэмнэ. Үүнтэй холбоотой шаардлагагүй жишээлбэл зүгээр одоо витаминыг хүний өвчнийг эмчилдэггүй имийг хөнгөлөөд тэгээд одоо тэрэнд одоо 7 тэрбум төгрөг зарцуулж байна гэдэг маань өөрөө бас энэ даатгалын мөнгийг үргэлжлэн байгаагийн нэг хамгийн гол жишээ. Эмчнэр ажил хаялт зарлахаас гадна Сүхбаатарын талбайд суулцарлаад байна. Засгийн газрын зүгээс эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн зүгээс гаргасан саналаар нь өчигдөр орой тохиролцсон байна. Энэ саналаа үйлдвэрчний эвлэл рүү явуулна гэдгээ салбарын сайд уламжлаллаа. Мэдээ үргэлжилж байна. Монгол улсад бага оврын атомын цахилгаан станц байгуулах боломж, цөмийн эрчим хүчний хөгжлийн чиг хандлагын талаарх, цөмийн эрчим хүч ирээдүйрөө хийх алхам сэдвт олон улсын семинар өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээг Оросын улбаны улсын төвийн өмчис Росатом корпорац, Монголын Мон атом компани болон шинэ хар хорон хотын зөвлөлийн дэмжлэгтэйгээр Оросын шинжлэх ухааны соёлын төвд хамтран зохион байгуулсан юм. Семинарын зорилго нь цөмийн эрчим хүчний технологийн шинэ шийдэл, бага оврын атомын цахилгаан станцын ач холбогдол, Монголын эрчим хүчний бие даасан байдлыг хангах боломж, аюулгүй ажиллагааны асуудлыг хэлэлцэж чиглэсэн байв. Хэлэлцүүлэгт Росатом корпорацийн төлөөлөгчид, Мон атом компанийн мэрэгчлэтнүүд, хоёр орны эрдэмтэн судлаачид эрчим хүчний салбарын шинжээчд оролцож, бага оврын атомын цахилгаан станцын төслийн эдийн засаг, байгаль орчны нөлөөлөл, технологийн аюулгүй байдлын талаар байр сууриа илэрхийллээ. Арга хэмжээний нээлттэд Оросын улбаны улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Алексей Николаевич Евсиков оролцож, хоёр орны эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Өмнө буюу 2000 оны 11 сарын 14-ний өдөр манай улсын ерөнхийлөгч Владимир Путин Монгол улсад анхны айлчлал хийх үеэрээ гарын үсэг зурсан цөмийн эрчим хүчийг инх тайвны зорилгоор хамтран ашиглах салбарт хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан. Энэ семинараар цөмийн цахилгаан станц барих төдийгүй бас бусад чиглэлийн асуудлаар санал солилцох хүлээлттэй байгаа. Яагад вэ гэхээр Росатом компани хүрээнд маш их туршлага хуримтлуулсан учраас Монголын бүхэл салбарт тодорхой чиглэл гаргах болов уу гэж найдаж байна. Энэ семинарын ач холбогдол бол дан ганц Монгол улсад цөмийн цахилгаан станц барих төдийгүй нийт Монгол улс нийгэм эдийн засгийн хөгжилд санал солилцохоор оршиж байгаа гэж бодож байна. Мон атом хязгаарлагдмал өвчтөд компани гүйцэтгэх захирал Далаа Жаргал бага оврын атомын станцын төслийн талаарх байр сууриа бидэнтэй хуваалцлаа. Бага оврын атомын цахилгаан станц буюу цөмийн эрчим хүчийг хэрэглэдэг Оросын улбаны улс, Франц, Өмнөд Солонгос гэсэн улсууд байгаа. Тэгээд тэдний нэг нь одоо Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлалаар шинэ хар хорин хот гэж санаачлал гаргахад түүнтэй холбогдуулаад эрчим хүчний төсөлд нь оролцъё гэдэг саналыг өнгөрсөн онд Оросын улбаны улсын ерөнхийлөгч Путин ерөнхийлөгч айлчлалын үеэр хоёр талын ярилцаад ерөнхийдөө санал солилцъя, мэдээлэл солилцъя гэдэг л юм явуулчаа. Тэгээс яг барийн санхүүжүүлэх гэдэг барийн эдгсэн юм яриаг энэ ихтэй байгаа шүү. Зүгээр л мэдээлэл солилцож олон нийтэд энэ чиглэлээр танил мэдүүлэх
холбогдох манай байгууллагууд, манай мэрэгчлүүд энэ талаар мэдээлэл өгөх, харилцан санал солилцох тийм л арга хэмжээ явж байгаа. Өөрөөсөө бидний амьдралд, өдөр тутмын амьдралд цэм эрчимч байгаа шүү дээ. Бид тэрнээс өөрөө л бид нар онгоцоор нисдэг, тий, шүдээ үзүүлдэг, аппарат нэмрээ аппарат нордог. Гэтэл бид энийгээ бид нар төдийлөн зарим сайн мэддэг, ойлгодог учраас энээсээ бид нарыг айдаг. Гэтэл энэ айх юм биш, бидний өдөр тутмын амьдрал байнга байж идэг зүйл. Монгол улс өнөөдөр эрчим хүчний 20% гадаадаас импортлож байна. Энэ хамаарлыг бууруулах дотоодын найдвартай их усүр бий болгоход цөмийн эрчим хүч бол урт хугацааны тогтвортой шийдэл юм. Семинарын үеэр хоёр орны эрдэмтэд бага оврын атомын станцын технологийн онцлог, аюулгүй ажиллагааны систем, байгаль орчны хяналтын талаар илтгэл тавив. Судлаачдын үзэж байгаагаар орчин үеийн цөмийн технологи нь байгальд үзүүлэх нөлөө багатай, нүүрс төрөгчийн ялгарлыг бууруулах үр нөлөө өндөр бөгөөд сэргээгт эрчим хүчний хөгжлийг дэмжих нөхцөлийг бүрдүүлдэг байна. Цөмийн эрчим хүч бол ирээдүйд хөл нийлүүлэн алхах төлхөөр юм. Бид хариуцлагатай шинжлэх ухаанд тулгуурласан шийдвэр гаргах ёстой гэж мэдгдсэн байна. Цөмийн эрчим хүч ирээдүйрөө хийх алхам семинар нь Монгол улсын эрчим хүчний салбар дахь шинэ чиг хандлагыг тодорхойлсон бодлогын төвчний хилцүүлэг боллоо. Уг арга хэмжээ зөвхөн техникийн шийдэл бус олон улсын хамт ажиллагаа, шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн шинэ хандлагыг эхлүүлсэн чухал алхам гэж оролцогчид үзэж байлаа. Ерөнхий сайд Замдан шатар Rio Tinto компани Зэсийн группийн захиралтай цахим уулзалт хийлээ. Уулзалтын үеэр оюу толгой төслийн зээлийн хүү менежментийн төлбөрийг бууруулах чиглэлээр хоёр талын хэлэлцээ үргэлжилж зарчмын тохиролцоонд хүрч байгааг онцолжээ. Мөн талууд хэлэлцээг бодит үр дүнд хүргэх нь чухал гэдэгт санал нэгдэв. Ерөнхий сайдын зүгээс зээлийн хүү бууруулах асуудлыг Онтригийн тусгай зөвшөөрлийн асуудлаас тусад нь авч үзэж шийдвэрлэх нь зөв гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн оюу толгой компанийн гүйцэтгэх захирлыг Монголын талаас санал болгож Монгол иргэнийг томилж байх нь Монгол улсын ашиг сонирхлыг бүрэн төлөөлөхөд чухал алхам болно хэмэв. Rio Tinto компани Зэсийн группийн захирал KTJ гэсэн оюу толгой төслийн Монголын талд ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар ерөнхий сайдын дэвшүүлсэн саналуудыг бодит ажил хэрэг болгохын тулд хамтран ажиллахаа илэрхийллээ. Манай улсад ипотекийн зээл олгогдож эхлээд 12 жил болж байна. Энэ хугацаанд нийт 10.8 их 80 төгрөгийн зээлийг 129,100 иргэнд олгосон байдаг юм байна. Харин одоогийн байдлаар 35,000 иргэн ипотекийн 6% зээлд хамрагдах хүсэлт хүлээлтийн байдалтай байна. Эдгээр иргэдийн ипотекийн зээлийн нийт өртөг 3.8 их 80 төгрөг байгаа юм а. Ипотекийн зээлд 2024 онд 1.3 их 80 төгрөг олгосноос 500 тэрбумыг нь хуримтлалын сангаас 800 тэрбумыг нь Монгол банк болон арилжааны банкудаас гаргасан байна. Харин энэ онд 1.2 их 80 төгрөг төсөвлөгдснөөс 540 тэрбумыг нь хуримтлалын сангаас 750 тэрбум орчмыг нь Монгол банк болон арилжааны банкудаас гаргахаар болсон юм а. Засгийн газраас арилжааны банкуд дээр үүсэж байгаа эдгээр 35,000 иргэний хүлээх цаг хугацааг багасгах, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилгоор орон сууцчлалтын банк байгуулах ажлын хэсэг өнгөрсөн 7 сарын 23-нд байгуулагдсан. Энэ ажлын хэсэг орон сууцчлалтын банк байгуулах хуулийн төслийг ондоо багтаан улсын хуралд өргөн барихаар болсон байна. Хөвсгөл аймгийн нутагт оршин Хордос сардгийн дархан цаазд газраас Алтан Чацуулан хэмээх тархац нутаг нь тодорхойгүй. Нэг ховор амьтныг цасан дээр гарч өгсөн байхад нь байгаль хамгаалагч болсон байна. Алтан Чацуул нь улаан номд бичигдсэн хэдий ч огт судлагдаагүй шавж идэж амьдардаг нэг ховор хүнд үзэгдээд байдаггүй бөгөөд газар доор амьдардаг юм байна. Энэ амьтны их бие нь 102 мм, сүүл нь 34 мм хүртэл урттай, хүзүү богино хоншоор урт, шонтхор, газар малтахад зохицсон богино хөлтэй. Алга нь гадагш байдалтай гин. Мөн нүд нь биеийн өсөн дотроо бараг далд орсон байдалтай юм байна. Алтан Чацуул нь манай улсын баруун хойд хязгаарт Монгол Алтай цагаан шувуут уулаас зүүн тийш Таган нуурын өвөр Бэлийн уулаас Тэсийн голын их Улаан тайга Дархтын хотгор Хөвсгөл нуурын хойд уулаас Үүр голын их хүртэл зурус нутагт амьдардаг гэсэн судалгаатай байдаг. Дотоод үйл явдлын мэдээг хүргэлээ. Үргэлжлүүлэн олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна уу? Харин дэрэг үзэгчтэй төвцөн мэдээллийн хэлбэр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. За энэ 7 хоногийн даваа гарагт Бразилийн Белем хотноо нэгдсэн нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн 30 дугаар баг хурлын 2 дахь өдөр 2027 оны дараагийн ээлжид баг хурлыг зохион байгуулах улсаар Этиоп улс тодорсон талаар их сурвалжууд мэдээлээд байна. За Африкийн дипломатчдын группийн тэргүүн Ричард Муюнги 2027 оны COP32 баг хурлыг Этиоп улсад зохион байгуулахыг дэмжсэн талаараа мэдэгдсэн бол
Мөн энэ жилийн бах хурлыг зохион байгуулж байгаа Бразил улсын зүгээс Африк твд зохиогдно гэдгийг нь батлан мэдээлжээ. Хэдийгээр 2027 оны COP32 бах хурлын тов болон байршлыг энэ удаагийн хуралд оролцогч бүх улс орнууд аль бие усаар хүлээн зөвшөөрснөөр одоо баталгаажих боловч Африк твд зохиогдох нь үндсэндээ тодорхой болоод байна. Хүн амынхын тоогоор бүс нутагта хоёрт бичигддэг 130 сая хүн амтай Этиоп улсын хувьд он удаан жил үргэлжилсэн ган гачигт нэрвэгдээд байгаа улс юм а. За харин эх жил зохиогдох COP31 бах хурлыг зохион байгуулах улс одоогийн байдлаар хараахан сонгогдоогүй тодорхой болоогүй байна. 2026 онд Нэгдсэн улсны байгууллагын уур амьсгалын бах хурлыг зохион байгуулах улсаар Австрали болон Турк улсууд яригдж байна. Тодорхойлбол Австралийн Аделаид болон Туркийн Анталия хотууд өрсөлдөж байгаа бөгөөд эдгээр улсууд нь баруун Европ болон бусад орнууд гэсэн бүлэгт хоёулаа багтаж байгаа ба яриа хэлэлцээ үргэлжилсээр байгаа тул хэрвээ Бразилийн Белим хотноо үргэлжилж байгаа энэ удаагийн хурлаас шийдвэр гарахгүй тохиолдолд холбооны бүгд найрамд Герман улсын Бонн хот дахь Нэгдсэн улсны байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн байгууллагын төв байранд эцсийн шийдвэрийг гаргах болно. За харин энэ удаагийн COP30 бах хурал энэ сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжлэн зохион байгуулагдаж өндөрлөнө. Дараагийн мэдээллийг хүргэе. Их Британий The Times сонинд олон улсын олимпийн хороо трансгендер тамирчдыг Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн тэмцээн уралдаанд оролцохыг хориглох талаар мэдээ нийтлэл гаргасан байна. За өнгөрсөн 7 хоногт олон улсын олимпийн хорооны ангаа ухаан шинжилгээ ухааны газрын захирал Джейн Торнтон эмэгтэйчүүдийн спортод трансгендер тамирчид оролцож байгаагаас үүдэн тулгарч байгаа асуудлын талаар хийсэн судалгааны урьдчилсан дүнг танилцуулсан ба эдгээр дүгнэлтүүд нь нотлохоотой байсан тул нааштай хүлээж авсан гэжээ. За трансгендер тамирчид эмэгтэйчүүдээс илүү хүчтэй байдаг талаарх шинжилгээ ухааны үндэслэлтэй мэдээллийг авсныхаа дараагаар олон улсын олимпийн хороо дээрх шийдвэрийг 2026 оны эхээр гаргах талаар их сурвалжууд мэдээлж байна. Токиогийн олимпийн наадамд анх удаага трансгендер тамирчин оролцсон бөгөөд одоогийн байдлаар олон улсын олимпийн хорооны дүрмийн дагуу трансгендер тамирчид эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцож болох боловч эцсийн шийдвэрийг олон улсын спортын холбоод гаргах хэрэгтэй хэвээрээ байгаа юм. За тэгвэл олон улсын олимпийн хорооны шинэ бодлогыг Итали улсад зохиогдох олимпийн наадмыг зохион байгуулах хорооны хурлын үеэр танилцуулж магадгүй байна. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Кристи Ковентри уг албан тушаал сонгогдсныхоо дараа эмэгтэйчүүдийн тэмцээнийг хамгаалах бодолтой байгаагаа мөн илэрхийлж байсан юм а. Сүүлийн мэдээллийг хүргэе. За англи хэл дээр хэвлэгдсэн ном зохиолд олгодог Их Британий Booker-ийн шагналыг энэ жил Канада, Унгар, Британи гаралтай зохиолч Дэвид Салай хүртжээ. Тэрээр өөрийнхөө флэш хэмээх романаараа уг нэр хүндтэй шагналыг хүртсэн байна. За Booker-ийн шагналын төлөө түүнтэй хамт Америк, Их Британи энэтхэгийн зохиолч нар өрсөлдөжээ. Тэрээр мөн 2016 онд Booker-ийн шагналд нэр дэвшиж байсан юм. 2025 оны Booker-ийн шагнал гардуулах ёсол Лондон хотноо болсон бөгөөд энэ оны шүүгчдийн бүрэлдэхүүнийг Ирландын зохиолч Роди Дойл ахалсан байна. Шагнал хүртсэн зохиолч Дэвид Салайн энэхүү флэш хэмээх романд эх орондоо цэргийн албаасныхаа дараа Лондонд нүүж тентгийн сурвалжит давхаргын чинээлэг аль ажиллахаар ирж байгаа Унгарын ажилчин ангийн төлөөлөл болох нэгэн залуугийн тухай өгүүлдэг юм байна. За өдгөө 52 настай зохиолч Дэвид Салай өөрийнхөө романыг орчин үеийн Европ болон түүнийг тодорхойлдог соёлын болон эдийн засгийн ялгаануудын тухай бүтээл болсон гэж тодорхойлжээ. Booker-ийн шагналыг 1969 оноос хойш олгож байгаа. 2014 оноос хойш Их Британд зохиол нь англи хэл дээр хэвлэгдсэн зохиолч нар энэхүү шагналд нэр дэвшин өрсөлддөг болж өөрчлөгдсөн юм. За шагналыг мөн 50,000 фунт стерлингийн мөнгөн шагнал дагалддаг юм а. Та бүхэндээ олон улсын сүүлийн мэдээлэлээс өргөдлөө анхаарлаа хандуулсанд баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаарыг хүргэлээ. Хөтөлбөрт анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.